Самцганаа дуучин отгоогийн дуулсан нэгэн залуу дууны укулеле хичээлийг үзүүлье. За энэ дуунд 8 аккорд ашиглаж байгаа. Эхнээс нь аккордуудаа танилцуулъя. Ре минор, ля минор, соль минор, фа диез, за тэгээд до. За эндээс нэг байн хэрэглээд идэх бас нэг ми бемоль гэд аккорд байна. Тэгээд си бемоль. Тэгээд ля мажор. За сүүлийн 3 аккорд нь бол яг байн орж ирэхгүй. Тодорхой яг орж ирэх хэсэгтээ л орж ирэх учраас бас хэцэрхээ олон аккорд байна гэж битээ ягаарай. За интро хэсгийг үзүүлье. Ре минор, ля минор хоёрыг солино. За гэхдээ ямар цохилт ашиглах вэ гэхээр доошо дээшээ, хаагаад дээшээ. Энийг 2 удаа явна. Тоонд үзүүлэх юм бол 1 2 3 4 ийм болно. За интро хэсгээр тэгтээ ингэж тоглоно. 1 2 гэд 2-ын харийн и дээр дээшээ зохиохдоо аккордуудаа буюу хуруугаа салгацсан байна. Тэгээ бүр ингэж салахгүйгээр зүгээр ингээ утаснаас салгаарай. Дөрөв удаа юм. За ля минор ч гэсэн адилхан. Гэт дээшээ зохиохдоо авчин дахиад за энийг 2 удаа солино. За энэ цохилтоороо 1-р бадгаа үргэлжлүүлээд дуулж үзье. Нэг аккорд дээр саяныхаагаа нэг бүтэн цохилт гэж үзээд 2 бүтэн цохилтгийг ингэж хийнэ гэсэн үг. Дуулаад үзье. Дөрөвдүгээр мөрийн араас ля минор ингэж орж иж дахилт руугаа холбогдсон шүү. За тэгээ саяны цохилтруу дандаа яваад хар жоохон эвгүй, тийм учраас энэ цохилтыг 3 дээр байгаа доошоо цохилтыг хийхгүйгээр тоглож болно. За мөн 1-ийн арын и бас тоглохгүйгээр, өөрөөр хэлбэл 1-ийн арын и 3 2 дээр тоглохгүйгээр ингэж зохиж болно. Дуулахад энэ хоёр сүүлийн 2 хувилбар найраа илүүтэйхэн байдаг. За тэгээд дахилт хэсгээ явж үзье. Дахилтын мөрүүд дээр 4 аккорд байгаа учраас цохилтоо хувааж таарна. Тэгэхээр зүгээр доошо дээшээ гэдэг цохилтыг нэг аккорд төр хийгээ явуул зүгээр байдаг. За тэгээд 2 дахь мөрийн 2 аккорд дээр бол мэдээж өмнөх цохилтуудаа ашиглан явчих болно. Цэвэр дарахтаа үзэж хардаг балаасаа зүрхнэлж өгдөг байгаасаа хэрвээ сонсол бүрхэн ингээд туслаасаа ятан дэлгэл надад хүрдэг хэлээсээ. За тэгээд дараагийн бадгууд адилхан. Өрхөө нэг шиг цоглоо. Зүудэн дэлгүүнтэй илүү авч чадан. Нүдэн нэг илүүр шүртэн. Нэлүүр шиг юугас шибэн. За дуу маань иймэрхүү алхам байна. Тэгээ та бүхэндээ амжилт хүсье. Асуух зүйл ахмаас сэтгэл хэсэгт бичиж үлдээгээрэй. Бас subscribe гэсэн товчон дээр дарж бидний ажлыг дэмжихээ мартваа. Баярлалаа. Баяртай.